оройн угаалт хамгийн чухал. Хамгийн чухал. Яагаад гэвэл оройр шүүс ялгарал багасчдаг. Амны өөрөө цэвэрлэгдэх процесс багасна гэсэн. Цусны урсгалын одоо хурд нь багасна. Тэгэхээр шүүс ялгарахгүй. Тэгэхээр чин шүүс ялгарахгүй юм чин тэнд орчны тэнцвэржүүлэх нөхцөл байдал бүгд цаармагчна гэсэн үг. Тэгэхээр оройдоо хамгийн сайн угаагаад болж өгөх шүдний утас ч юм уу ашиглаад тий завсартайсан ч хамаагүй орой болгон заавал угаах. Ерөөсөө угаах гэдэг маань тэр ингээд шүд байж байгаа тойроод нэлэнхүүд нь бактери байж байгаа. Тэр бактерийг яаж арилгах вэ гэдгээл сайн бодох хэрэгтэй. За ингээд гаднах нүрийн хэсгийг нь бол одоо ингээд угаачлаа тий. Угаахтаа ихэнх хүмүүс ингээд шувтарч угаагаад байдаг. Ингээд шувтарч угаахаар тухайн хэсгийн маань одоо энэ хоёр талын хэсэг ч гэдэм үү тий. Тэгээд дээрс нь шувтарч угаахаар энэ буйл маань өртөөд байдаг. Гэт механикаар үрэлт болоод байдаг. Тэгэхээр энэ буруу юм аа. Тэгээд дээрс нь паалан гэж чинь хүний хамгийн хатуу байдаг. Тэгтэл тэрийг нь бүр ингээд цаашаа орон гартал нь ингээд угаацсан. Байнгын шударч угаасаар байгаа. Тэрнээсээ болоод шүд нь мэдрэгчсэн ч гэдэм үү. Тэнцэн лом тогтохгүй ч гэдэм үү. Асуудал дүүсэт эхэлдэг. Тэнгүүд ерөөсөө эргүүлэх хөдөлгөөнөөр эсвэл шүүрдэх хөдөлгөөнөөр угаа гэдэг ингээд сойтогдож ийн л гэж бодох хэрэгтэй юм ингээд. Тэгээ сойтогдоод ерөөсөө бүгдийг ингээд сайхан хогоо хамаад авчлаа. Одоо тэнгүүд завсраа яах вэ? Завсраа сойд том зайтай бол завсрын сойдоор хэрэгэл. Хэрвээ бага шиг зайтай бол утас хэрэгэл. Утас сайн хэрэглэх юм бол ерөөсөө зай гарахгүй. Тэр зай гаргаад байгаа зүйл нь ерөөсөө л тэр өнгөр байсан байна. Анханасаа тэнд үргэлжлэлийн процесс болцсон байсан байна. Тэгээд өнгөрийн авангууд эрүүл буйл ясан дээрээ суугдаад ирэнгүүт зай өсчээд байгаа байхгүй. Тэрнээс бол тэр утаснаас болоод байгаа юм биш. Гэхдээ миний хувьд шүний угаалт хамгийн чухал. Манай монголчууд өглөөс ирээд усанд ороод явдаг бол гадаадууд орой ирээд усанд ороод унтдаг шүү дээ. Тийм соёлыг л одоо сурах хэрэгтэй. Цэвэрхэн болчоод унтах хэрэгтэй.